хамгийн чухал нь зорилт даян. Хуйлзуу дотоод хэргийн сайтын 2024 оны 11-р сарын 8-ны өдрийн А110 тоо тушаалын дагуу төрийн тусгай чиглэлийн байгууллагын алба агчдын эрүүл мэндийн эрсдлийг тооцох, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, тэргүүлэх хөгжлөлт хүргэж байгаа шалтгааныг тодруулах зорилгоор 21 аймгийн 13,000 гаруй алба агчид тэдгээрийн гэр бүлд нийт 7 ээлжийн 75 гаруй эмч мэргэжилтнүүд шүүх шинжилгээний ерөнхий газрын сэтгэл зүйчдийн бүрэлдэхүүнтэй 2024 оны 11-р сараас 2025 оны 5-р сарын 31-ний хүртэлх 6 сарын хугацаанд 2-р шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүллээ. Хангаан бүс 2024 оны 11-р сарын 15-наас 11-р сарын 30-ны хооронд 1350 км зам туулж 1000 хүн. Хойд бүс 2025 оны 1-р сарын 6-наас 1-р сарын 27-ны хооронд 1500 км зам туулж 1604 хүн. Тэргүүлэх өвчлөлийн статистикаас авч үзвэл нийт үзлэг хамрагдсан албан хаагчдын 57.6%, дотор 22.9%, мэс засал 11% мэдрэлийн өвчтөй байна. Мөн албан хаагчдын дунд элэгний өвчл, нойргуулжран ахав үрсэл, артерийн даралт ихсэлт, бүсдгийн нуруу толгой хүзүүн өвдөлт, шамбрам, төрөв булчирхайн шохойжил, цэсний чулуу, хамрын тасалбчин морилт, тэргүүлэх өвчлөлийг эзэлж байна. Төвийн бүс 2025 оны 2-р сарын 3-наас 21-ний хооронд 800 км зам туулж 1520 хүн. Баруун бүс 4 бүлэг 2025 оны 3-р сарын 10-наас 4-р сарын 5-ны хооронд 4500 км зам туулж 1925 хүн. Эрсдэлт шалтгаан нийт 13,000 гаруй алба хаагчулан арга гэр эрсдлийн үнэлгээнд хамрагдсанаас 61.2% нь чихрийн шижингийн эрсдэлтэй, 61.5% нь зүрх судасны өвчтний эрсдэлтэй байна гэсэн дүгнэлт гарсан. Ажлын ачаад нойргуудл, шөнийн ээлж, олон цагаар суугаа ажил хийдэг, тогтмол дасгал хөдөлгөөн хийдэггүй, нүүрс ус, өг тосны хэрэглээ хэд өндөр байгааг харуулж байна. Харин сүрийн өвчтний эрсдэл 1.5% гарсан, эрсдлийн түвшин багт тооцогдож байна. Баруун бүс 2025 оны 4-р сарын 10-наас 5-р сарын 1-ний хооронд 3600 км зам туулж 1499 хүн. Говийн бүс 2025 оны 5-р сарын 9-ноос 5-р сарын 29-ний хооронд 1758 км зам туулж 1468 хүн. Хийгдсэн шинжилгээ оншилгоо. Хэмэл оюун ухаанд суурилсан биеийн найрлага тодорхойлох Сонка 300, Аккунику 920 аппаратуудаар биедэх уургийн хэмжээ, эрдэс минералын хэмжээ, биедэх усны хэмжээ, биеийн өөхний хэмжээ, өөхлөлтийн массын цэгүүд, биеийн зохистой харьцаа зэргийг дотор мэдрэл болон мэс заслын эмчийн үзлэг, хэмэл ухаанд суурилсан Майндре үйлдвэрийн хэвлийн эхо, лабораторийн төрөвчлсөн шинжилгээнүүд, ясны нэг тодорхойлох аппаратны үзлэг онцлогоо хийлээ. 2025 оны 5-р сарын 9-ноос 5-р сарын 26-ны хооронд 1415 км зам туулж 1403 хүн. Хамрах хүрээ хамгийн чухал зорилттой энэ хэлийн хамгаалах байгууллагын харьяа дугаар ангиуд, шүүхэн шийдвэр гүйцэтгэх газар, цагдаагийн газар, шүүх шинжилгээний хэлтэс, хууль зүйн тусалцааны төвийн улсын өмгөөлөгчид, аймагуудын засаг даргын тамгын газрын хууль зүйн хэлтэс, улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа хэлтсүүд, гадаадын иргэн ариатын газрын харьяа бүсийн алба хаагчид, хууль зүйн тусалцааны төв, архив ерөнхий газрын хөдөө орон нутгийн албан хаагчид, ахмад ажилтнууд тэдгээрийн арга гэр хамрагдлаа.